байцгаана уу? One News хэлж байна. Одоо та бүхэнд шуурхай мэдээллүүдийг газар дээрээс шууд хүргэх болно. Тоглоомын бай хүүхдэд ээлтэй юу? Бид өнөөдөр хүүхдийн хамгийн зуртай газар болох тоглоомын бай дээр ээж байна. Энд хүүхдүүд аюулгүй тоглож чадаж байна уу? Хүүхдэд тохирсон стандарттай байна уу гэдгийг сурчлах болно. Тоглоомын талбайд зарим нь ингээд эвдэрсэн байхад ингээд амар шин засч өгдөг үү. Надаа ингээд тоглоомын талбай дээр тоглоход хамгийн ингээд хэцүү төвчээр барсан юм гэх юм бол хүүхдүүд гутлаан тайлаад ингээд оймсон тайлчаад гусуур нь дээшээ авираад идэг. Гусуурнаас нь ингээд гулгах гээд хаад доороос нь хүн авирж шүү гэд ингээд авираад идэг. Тэр чинь ууг нь авирах зорилттой биш, гулгах зорилттой штеп. Хүүхдээ бол унтуулж болно л та. Тэгээд ингээд унтчихэнгүүт бид нэр ингээд урьлал ингээд тоглож байгаа штеп. Тэнгүүт ингээд амар уурлаад энд хүүхэд унтчих үсттэй ямар бүдүүлэг юм ингээд амар уурладаг. Тэгээд бид нар ч гэсэн жоохон алдаа талтаа ингээд урилдаг нь бас жоохон бүдүүлгэлтэй олон нийтийн газар. Гэхдээ бид нар тэрнийхэн болчихноо. Хүүхдүүд заримдаа их байхаар тоглоомын талбай дээр тоглож чадахгүй амар багтахгүй шахалдаад тэр нь жоохон муухай. Тэгээд бас тавлуур дээр суугч исэн чинь хүүхдүүд амар их тэгээд хүлээсээр байгаа л арай л гэрдэг суудаг да. Монголд байдаг их тоглоомын талбай ингээд бидний насныхан зориулсан тоглоомын талбай байдаггүй. Ганц тоглох боломжтой савлуур байдаг. Гэтэ савлуур дээр тоглохын тулд ингээд удаан хугацаагаар очирдаг. Жоох хүүхдүүд очирлоод ээж аав нар нь хараа сууж идэг болохоор бид тоглоход хэцүү байдаг. Энэ хаяа би найзуудтайгаа тоглоомын талбайд тоглодог л доо. Гэтэ нөгөө тоглох гээд тоглоом байхгүй. Тэгээд зарим хүмүүс нөгөө эцэг хүүхдээ ундуулж битгий ойрлоо гээд бид эдийг хаянаад байдیں۔ Тэгээл яг нөгөө сүйдсэн өдөр чи суу гэсэн чинь хүмүүс ингээд арих бяа ууцсан ингээд байждаг. Тэр надад юу таалагддаг. Тэгээ хогоо бас хаяад зүлэг бохирдуулдаг. Би зүлгэнд юу дуртай л та тий. Өчигдөр болсон л да. Одоо ингээд савлуур байдаг байхгүй том бөөрөнхий. Тэгээ тэрэн дээр хүүхэд сууж исэн байна л та. Тэгээ нэг том хүн ээж нь юм шиг байлаа. Тэгээ уцаа үзээд байжсэн аахгүй юу. Тэгээ хүүхэд нь одоо савлуулъя гэдэг. Тэгээ хажуудаас хүүхдүүд нь ингээд савлаад өгчээсэн аахгүй. Тэгээ хүүхдүүд нь ингээд өөрөө хөдөлж байгаад унцсан аахгүй гэсэн чинь тэр ээж нь амар хараал хэлж мэлээд тэр уг нь тэр түлхсэн хүүхдэд амар зөөлхөн ш түлхсэн. Гэтэ өөрөө уцаа үзчихсэн байж амар ингээд хараал хэлээд уурлаад тэгээ тэр хүүхдүүд амар надад өрөвдөлттэй санагдсан. Томчууд бид хүүхдүүд одоо савлуур дээр ингэж тоглоно. Тэгэхээр яг ингээд уурлаад загинж босоод тэгээд яг ингээд тэр хүүхдийн зөндөө очил сууж хахад чинь тэр хүүхд тэр ээж эцэг эхнэр нь бид хэдийг загинж босгодог. Тийм учраас бид хэд яг ингэж одоо салуурныхаа тоог гэсгээд том хүүхдүүдийнхаа ингээд тоглоомын талбайтай болохыг би бол дэмжиж байгаа. Бас орчин үеийн хүүхдүүд бас ингээд энэ хаваараа муухай ингээд хараал хэлдэг нь бас надад таалагддгүй. Тоглоомын талбай чинь том байвал тоглоход бүр гоё штэ. Ер нь бол хүүхэд бүр ингээ эрэхтэйгчтэй ер нь томчууд зориулсан жоохон нөгөө тоглоомын талбайгаа апгрейд хийгээд жоохон гоё тоглоомын талбай болгоул бол гоё л юм. Тэгээд савлуур эдрийг жоохон тоог нь ихсгээд хүүхдүүд очрыг багасгаад тэгвэл гоё л. Хүүхдүүдийг хүсэж байгаа зүйл нь их энгийн юм байна. Цэвэрхэн аюулгүй бас олон хүүхд хамтдаа тоглож болох орчин юм байна. Одоо та бүхэнд бус тусаар нь хүүхдийн тоглоомын талбай ямар стандарттай хүүхдэд ээлтэй байдаг талаар харьцуулсан товч мэдээг хүргье. Сингапур тоглоомын талбай барихдаа хүүхэд бүр хамтдаа тоглох ёстой гэж үздэг байна. Тиймээс тэрэгэн зэртэй хүүхэд ашиглах боломжтой савлуур эргэдэг тоглоом байдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан өнгөний ялгарал мэдрэхүүн тоглоом суйрлуулдаг. Том хүүхэд бага хүүхдийн тоглох хэсгийг тусдан төлөвлөдөг. Зарим паркад усан тоглоом хүртэл байдаг.
Америкт хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар нарийн стандарт байдаг. Тиймээс олон паркт газар нэр зэн, модны үртэс, эсвэл тусгай зөөлөн материалаар хийгдсэн байдаг. Яагаад гэвэл хүүхд тунгахад бэртэх эрсдлийг багасгахын тулд мөн тоглоом бүрийг насны ангиллаар байрлуулдаг. Жишээ нь 2-5 нас тоглох хэсэг тусдаа, 5-12 нас тоглох хэсэг тусдаа. Ингэснээр хүүхэд бүр өөрсдөө тохирсон тоглоом дээр аюулгүй тоглох боломжтой. Зарим паркт тэрэгцэртэй хүүхэд, хөгжлийн онцлогтой хүүхэдч бусадтайгаа тоглох боломжтой хүртээмжтэй тоглоомын талбай байгуулдаг. Японд тоглоомын талбайн хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал. Ихэнх тоглоомын талбайд газрыг ис, эрдэнэн дэвсгэр, эсвэл зөөлөн материалаар хийдэг. Тоглоомыг тогтмол шалгаж засварладаг. Цэвэр байдлыг маш сайн анхаардаг. Хүүхдүүд өөрсдөө тоглоомоо хурааж, орчноо цэвэрлэх дадалтай байдаг. Мөн олон паркт мод ихтэй тул зуны хаалганд ч хүүхдүүд тоглох боломжтой. Солонгосч бай, Америкч бай, Монголч бай бүх улсын зарлага айлхан. Хүүхэд бүрийг аюулгүй тэгш боломжтой газар тоглуулж хөгжүүлэх. Тоглоомын талбай бол зүгээр л тоглох газар биш. Найзтай болж инээж хөгжилтөж, бусдад харилцаж сурах газар юм. Тоглоомноос гадна тоглоомын талбай эргэн тойронд бага насны хүүхд аюултай зүйл ашиг байгааг анзаарлаа. Мөн хүүхдүүд маань тоглож байгаад хоогоо тэр чигээр нь орхиод явах, хог хаяхан илбэг байдаг. Хүүхдүүд бид нар ч бас цаашдаа тоглоомын талбайгаа хайж авах, хог хаяхгүй байх нь бидний өв шүү. Вау мэдээ үргэлжилж байна. Бидний ярих бас нэгэн асуудал бол тоглоомын талбай харилцаад томчууд тамхи татах, хараал хэлэх зэрэг хүүхдүүдийг хордуулахаас гадна айлгах тохиолдол ихээр гарч байна. Том хүмүүс ингээд тоглоомын талбайд ингээд тамхи татаад тэгээ муухай хараад үг хийгээд тэгээд тэр нь амар муухай санагддаг. Том хүмүүс болохоор ингээд эрэгтэй эмэгтэйгөө ингээд тоглоомын ингээд яг салхины эсрэг ингэж зогсоол тамхи татаал зогсчдаг. Тэгэхээр ингээд хүүхдүүдийн ингээд уушг нь муу штэ. Тэд нар өөрсдөнд нь бас муу штэ. Тэгээд ингээд өөртөө ингээд тамхи татаал ээждэг. Тэгээд ингээд өөртөнд нь хэлэнгүүт тэд нар чинь надад ямар хамаатай. Надад л муу бол ямар хамаатай ингээд байдаг. Тэгээ бас тоглоомын талбайд тамхи татаж болохгүй шүү дээ. Уг нь тэр том хүмүүсийн хэсэг биш. Жоохон хүүхдүүд тоглох гэж хийсэн хэсэг. Тэгээ болохоор дараа нь бол тамхи татж байгаа хүмүүсийг харахад өөр эцэг эхчүүд өөр газар тамхи татаараа энэ хүүхдүүдийн хэсэг бас хэлж өгдөг л тоо. Гэтэ зарим хүмүүс ингээ хэлж өгдөг үү. Тэгээ хүүхдүүд нь бас айн штэ. Тэгээ болохоор тэр талаар жоохон хэцүү байдаг. Би тэгээд нөгөө талбай руугаа яваад зутцдаг. Тэгээд тамхи татчих дуусгаар нь яачдаг. Буцаагаад өөрийнхөө гадаа байдаг тоглоомын талбай дээр л ирээд тоглолцдог. Тийм юм хийдэг дээ ердөө. Тэгэл үнэр салхинд ингээд хүүхдүүд рүү ойртол айгу хэцүү байдаг. Тэгэл ээж мэжэр нь том хүүхдэд тоглож ивэл муухаарал чи юу гээд байгаа манай хүүхдийг тоглуул гэх мэт ааш авир гаргадаг. Тэр нь хэцүү байдаг. Иймээс томчууд та бүхэн хүүхдээ ээжүүд тамхи татахгүй байх хараал хаана хэлхийг анхаарна бизээ. Вонес таныг ч бас өөрчлөлтийн нэг хэсэг болоосай гэж хүсэж байна.